Иймээс Тэнгэрийн хаанчлалыг боолуудтайгаа тооцоо хийхийг хүссэн нэгэн хаантай зүйрлэж болно. Тэр тооцоо хийж эхлэх үед 10,000 талантын өртөө нэгийг нь түүн рүү аваачив. Харин түүнд өрөө төлөх юм байхгүй тул эзэн нь түүнийг эхнэр хүүхдүүдийнх нь хамт хамаг юмтай нь хөдөлдөөд өрийг нь барагдуулахыг тушаажээ. Боол нь сөхрөн унаж сунан мөргөөд түүнээс намайг төвчин хөлсөн үү? Би танд бүгдийг буцааж төлнө гэж гуйхад. Тэрхүү боолын эзэн нь түүнийг ихэд өргөдөөд суллаж өрийг нь хэлтрүүлжээ. Харин өнөөх боол гадагш гараад өөрт нь 100 динарын өртөө байсан өөрийнхөө амд нөхөр болох нэгэн боолыг олж хараад барин авч хоолойг нь шахаж өрөө төл гэв. Харин амд нөхөр нь болох тэр боол сөхрөн унаж түүнээс гуйн намайг төвчин хөлцөөч чамд буцааж төлнө гэж хэлжээ. Тэр үнийг хүсээгүй учраас явж түүнийг өр ширээ буцааж төлтөл нь шоронд хориулав. Түүний бусад найз боолууд нь болсон явдлыг хараад ихэд гуйж эзэн дээрээ очиж болсон бүгдийг нь мэдэгджээ. Тэгтэл эзэн нь нөгөөх боолыг дуудаад түүнд "Бузар муу боолоо чи надаас гуйсан тул би бүх өрийг чинь хэлтрүүлсэн. Би чамайг өршөөсний адил чи бас амт нөхөрчин болох тэр боолыг өршөөх ёстой байсан босуу" гэд ихэд хэлэгнэн уурж өр ширээ бүгдийг буцаан төлөх хүртэл нь түүнийг замдалчинд тушаажээ. Түүнчлэн хэрв та нарын нэг бүр чинь ах дүүгээ зүрх сэтгэлээсээ уучлахгүй бол миний тэнгэрлэг эзэгч та нарт мөн тэгж хандах болно гэлээ.